Хүүе энэ ч Оросд очсон байж тээ. Дайн дайчин болж их ч Орос руу явждаг. Ямар сонин гар вэ? Ягаад заавал Орос гэж? Али харъя да. Хаашаа очсон гинөө? Бүр Санкт Петербург руу очсон байж тээ. За тэгвэл үзэн шүү. Айгуу гоё хот гэсэн. За үзнэ. Орос руу аялвал та юу үзэж харах вэ влогийн 2 дугаар парт яг одоо танд хүрч байна. Энэ удаа бүгдээрээ Умардын Венец гэгддэг үзэсгэлэнт Санкт Петербург хот руу хамтдаа аялцгаая. Санкт Петербург хот бол Европын хамгийн үзэсгэлэнтэй сайхан хотуудын нэг гэгддэг. Тэгээд энэ үзэсгэлэнтэй хотод яг шинэ жил зул сарыг болдож тааруулж би очисон байгаа. Бас нэр ганцаараа аялсан байгаа шүү. Оросууд Санкт Петербург хотоо Умардын нийслэл Оросын соёлын нийслэл гэх зэрэг нэрлэдэг юм байна. За тэгээд энэ хотын өөх түүхэн яриад бол дуусахгүй. Үнэхээр агуу түүхтэй хот юм байлээ. Тэгэхээр аялын влогоо эхлүүлэхээс өмнө энэ гайхалтай хотын өнгөрсөн түүхээс ахгуулаад өнөөдрийг хүртэл танд товчхон ярьж өгье. За тэгэхээр та бүхэн бичлэгээ үзэж эхлэхээс өмнө энэ доор байрлаж байгаа subscribe гэдэг товчон дээр дараад өгөөрэй. Энэ бичлэг дээр ярих зүйлс маань мэдээлэгтгээс гадна тасралтгүй зураг бичлэгээр дүүрэн байх учраас үзэхэд нэх өөдөөхгүй байхаа гэж найдаж байна. Тэгээд энэ хотын түүхийг хальт сонсоод ойлголт авсныхаа араас хэдүүлээ шууд энэ хотод явж очиод зулсаар шинэ жилийн үеэр энэ хот ер нь ямар шүү байдалтай байна, хүмүүс нь хэр амьдарч гин гэдгийг хамтдаа харцгаая. Энэ хот нь болохоор анх Неван мөрний ирэг дээр 1-р Петр хаан 1703 онд Санкт Петербург хотыг байгуулсан юм байна. Тэгээд 1712-оос 1918 онуудад Оросын хаант улс энэ хотыг улсынхаа нийслэл болгосон юм байна. Тэгээд Гиген Петрийн хот гэдэг нэртэй тийм утгатай юм байна. Тус хотыг байгуулсан 1-р Петр хааны нэрээр энэ хотоо нэрлэсэн юм байна. Тэгээ энэ хот нь тухайн үед Орос улсын нийслэл нэгдэж явж исэн юм байна. Тэгээд дэлхийн 1-р дайнаас хойш Петроград гэж нэрийг өөрчлөөд дараа нь Ленинград гэж дахиад нэрийг өөрчилсөн байна. Ягаад Ленинград гэж нэрлсэн бэ гэхээр Лениныг нас барахад түүний дурсгал зориулж хотын нэрийг Ленинград болгож солисон юм байна. Санкт Петербург нь Европын хамгийн залуу хот гэж нэрлэгдэв юм байна. Тэгэд сонирхолтой гэх юм бол Европ төвийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай хот гэгддэг юм байна. Нийт бүр 64 гол, 48 суваг, 170 км үргэлжлэх хэрэг, 100-аад арал, 800-аад гүүртэй гэж байгаа энэ хот чинь бүр. Угсаа нэрэл Венец эдэр шиг амар хусан дунд байдаг хот юм байлээ. Та бүхэн бичлэгтэрээс харна. Нэг булан эргээл гол, нэг булан эргээл амар жижигхэн гүүрнүүдтэй. Тэгэл жоохон цаашаа явангууд амар том нуурнууд нөгөө Неван мөр ингээл урсаал үйж идэг. 100 м бүр амар гоё харагдаг гэсэн энэ хот нь. Би бол өвөл очисон байгаа. Тэгээд 100 мөн хүмүүс очихдоо Санктын цагаан шүн гэдгийг үзэх гэж амар их зуны аял хийдэм байлээ. Энэ хот маань болохоор айгүй тийм зовлон үдсэн хот юм байна. Оросын эрдэмт мэрэг түүхч зохиолч дууг хотын үүсэл хөгжлийг багтан биширч гайхан шүтж ярьдаг байсны зэрэгцээ бас цусаар боссон хот гэж нэрлэдэг байсан байна. Олон мянган тариач цэрэг ирсийн цусаар боссон ясан дээр боссон хот гэж нэрлэгддэг юм байна. Энэ Санкт Петербург хот маань өмнө энэ хотын түүхэнд нэг 2 хэцүү зүйл болж исэн гэж байгаа. Эхнийх нь болохоор юу вэ гэхээр 1928 онд энэ хотод маш аимшигтай үер болсон байгаа. Үер болж байхад усны хэмжээ нь өдрийн 2 цагийн алдад бүр 4.5 м өндөртэй тийм үерлж исэн гэж байгаа байхгүй юу? Энэ үерээс болоод бүр маш хүмүүс хэдэн зуугаараа нас орсон гэж байгаа. Тэгээ бас хотод болохоор маш хохирол амссан. Үгүйсээ ийм аимшигын өндөр хүчтэй үерийн ус чинь нөгөө байшин барилгуудыг чинь зүгээр сүйтгэж хайсан байгаа байхгүй юу? За тэгэл үерийн дараа хотын сэргээн босголт энтергээл бүр хэдэн жилүүдийг зарцуулаад зас янзлал байж исэн чинь дахиад юу болсон гэж дахиад түүхэн тэмдэглэгдэх маш том зүйл болсон. Тэр юу вэ? Тэр бол дэлхийн 2 дугаар дайн. Дайн гэснээс энэ бичлэг маань яг Орос Украины дайн болж байх цаг үеэр явж очиод аялснараа илүү бас онцлогтой. Дайн хийж байгаа улсын ард иргэд аж байдал нь ямар байдсан бэ? Шинэ жилээр баяр ёслолоор тэнд яг юу болж ийн гэж зөндөө юм харуулахыг хичээнэ. Нэрээ дайн гэснээс нэг юм тодруулж хэлэхгүй болохгүй нэ. Болоод байгаа энэ дайнд би Оросын дэмжигч биш гэдгээ цохон нэмдэглэж хэлье. Аль ч талын дэмждэггүй төвийг сахигч хүн байгаа шүү. Зүгээр л дайны цаг үеэр нь таарад энэ улсаар аялаа таарсан. Тэр цаг үе нь бас шинэ жилдээ таарсан. Тэгээ шинэ жилийг үзэх гээд очсон. Нэг тийм нөхөр байгаа. За тэгээд
одоо сая ярьсан хоёр дахь хэцүү зүйлгээд одоо дайн гэсэн шүү дээ. Энэ баг одоо хамгийн хэцүү заяа одоо өмнөх үер мөрөөсөө ч баг хэцүү. Тухайд бүр дэлхийн 2 дугаар дан яг энэ хотод болж исэн гэж байгаа байхгүй юу? Одоо Гитлерийн германчууд энэ хотыг эзлэхэд бүр амар юм болж исэн байгаа. Тэгэхээр бүгдээрээ цаг хугацааны машинд суугаад дэлхийн 2 дугаар дайн руу хальт очиод ирье. Дэлхийн 2 дугаар дайн тухайн зөвлөлт холбоот улс буюу Орос, Беларусь, Украины газар нутаг дээрх одоо нийт 9 том хотод болсон гэж байгаа байхгүй юу? Дэлхийн 2 дугаар дайн. Тэгээд тэрэн дундаасаа Оросын газар нутаг дээр одоо 3 газар нь дайн болсон байгаа. Тэр 3 хот нь болохоор Москва, Сталинград, Ленинград гэсэн 3 том хотод нь одоо дайн болсон байгаа. Тухайд одоо Ленинград гэдэг хотод яг юу болсон бэ гэхээр Ленинградын блокад гэдэг зүйл энэ хотод болсон. Одоо энэ яг ямар учиртай зүйл болсон бэ гэхээр 1941 онд Гитлерийн удирж байсан Германы айран Барбаросса гэдэг довтлооны стратеги боловсруулад Ленинград хотыг эзлэхээр дайрсан байгаа. Тэгээд 1941 оны 9 сарын 8-нд Германы хүчирхэг цэргийн айран Ленинград хотыг одоо тойрон гадагшлах замаар бүр ингээ маш хүчтэй давшаад хотыг блокадлж ихсэн байгаа. Одоо энэ блокадл гэд яриад байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр ихвчлэн дайны үед одоо хэрэглэгдэг үг юм байна. Одоо ард иргэдийн амьдралын зогсоогоод амьдралын бүр тэг зогсоогоод хоол хүнс тижээлийн тасалдуулаад баг огт хоол хүнс өгөхгүй заяа. Тэгээд эмчилгээний нөөц энтрийг бас хязгаарлаад одоо ер нь бол огтон зурм шиг одоо байдлахыг хэлдэм байна. Ер нь бол одоо энэ хотыг заяа бүслээд бүх юм нь хааж боогоод эхлэнгүүт нөгөөдөл ч одоо за болио бууж өгөө та нар энийг аваа бид нар одоо ингээд амьд үлдмээр байна гэж хэлхийн одоо хүлээхийг одоо хэлж байгаа юм байна л да. За цаашлаа. Энэ үеэр 900 хоногийн турш тусгаарлагдаж бараг бүтэн 2 жилийн турш одоо бүслэгдсэн байгаа. Хүний амьдралын бүтэн 2 жил. За тэгсэн нөгөө хотоо хамгаалж байгаа Ленинградын ард иргэг чинь бүр нөхцөл байдал нь бүр хүндрээд эхэллээ. Энэ 2 жил гэдэгсэн тоглоом биш дээ угаасаа. Хоол хүнсгүй болсон одоо эмнэлгийн тусламж байхгүй, уух ус байхгүй, өсгөлн нэрвдээд олон хүмүүс бүр дашраараа нас орж исэн байгаа байхгүй. Гэсэн хэдий ч Ленинградын ард иргэд хөөрхий дэвчээрийн туйл юм аа. Гиндагаалахын. Тэд бүр хотоо хамгаалахын төлөө тулдаад бүр хоёрт машин зэр зэвсэг мод чулаа гар бар байж болох бүх юмараа бүр тэмцээд одоо байлдаад байсан байгаа юм. За тэгэхээр тэнд юу болох вэ? Хүн хөдөлж байгаа бол хоол хүнс заавал хэрэгтэй. Бүсэлтийн үеэр нэг хүн өдөрт дөнгөж 125 г хүнс хэрглэж байсан гэж байгаа. Энэ нь одоо идж байгаа юм хөөрхий чавс төмс заяа. Мах энэ төр байхгүй. Мах идэхгүй. Тийм хайр байхгүй. Тэгэд энэ төмсийг бас хүн болго идэхгүй. Хотыг хамгаалахаар дайтаж байгаа одоо хүмүүс л одоо энэ алгын чиний төмс очдөг байсан байгаа юм. Тэгээд дайнд орохгүй нөгөө бусд эмэгтэйчүүд, хүүхдүүд эдэрт бүр байхгүй. Төмсөн ч байхгүй. Өдөрт одоо эмэгтэйчүүд хүүхдүүдэд ердөө 3 ширхэг нэмгэн зүсэм талхлаачдаг байсан. За тэгээ нөгөө муу нэмгэн 3 ширхэг зүсэм талхахаар одоо бүтэн жил гиндааж байгаа юм л та. Сайгүй ийцэн маа. Тэгэхээр цаашлахаараа юу болох вэ? Ленинград хотод хүмүүс бөөнөр өсгөлн нэрвдээ зүгээр ясар сулаад тэгээ өсгөлнгөөсөө болоод тэмцэж дийлхэ болж байгаа юм бүр. Тэгээд хүмүүс аргагүй ирэхэд нэгээ барьж идэхээс өөр аргагүй болсон. Хүний бие ч одоо угсаа мах идэхгүй уурга авахгүй бол одоо тэгэл үхэн штэ угсаа. Тэгээ айл өрхөд өчнөө олон хүүхдүүдтэй байгаад байдаг. Аав ээжнэр нүдэн дээр хүүхдүүдэд өлсөд үххийг хараад байж чадахгүй. Аим тэмцэх үүднээс одоо ийм зүйлс хийхээс өөр аргагүй болсон гэж байгаа. Зарим гэр бүлийн гишүүд нь одоо хөгш настай хүмүүс ч юм уу эсвэл бие муутай одоо төсвөрлөх чадваргүй хүмүүс нь одоо үлсгэлэнгөөс болоод жам ёсоор өнгөрөөд өгнө. Тэрийг бусдын зооглоно. Яагаад гэвэл тэдэнд хоол хүнс хэрэгтэй, уург хэрэгтэй, мах хэрэгтэй. Эсвэл олон хүүхдтэй айлууд болохоор аав ээжнэр нь хүүхдүүдээ нэг нэгээр нь авч гараал орж ирэхдээ хоолтой махтай орж ирдэг байсан гэж байгаа. Хүүхдүүд нэхэндээ мэддэггүй байсан, сүүл рүүгээ ойлгож эхэлсэн. Амар. За зөв нь энэ одоо маш муухай түүхэн дэмжлэгдсэн энэ хамгийн хэцүү энэ хэсгийг яриха болий. Зүгээр л тухайн тоо статистикийг хэлээд өгье. Энэ бүсэлтийн туршид хүн хүнийгээ барьж ийдсэн нийт 1000-аас 2000 тохиолдол бүртгэгдсэн гэж байгаа. Ингээд нийт 2 жилийн турш үргэлжилсэн бүсэлтээс болоод хотын хүн амын тоо анх 3 сая байсан бол бүсэлтийн дараа 1.5 сая болтлоо буурсан ба. Энэ хотын хүн амын тал нь өгсөн гэсэн. Гэсэн хэдий ч тэд бууж өгөхгүй хотоо хамгаалсаар л байсан. Хоолч идэхгүй
бүтэн 2 жилийн турш тэгсэн гэд боддоо. Бүтэн 2 жил. Нийт 900-аад хоног. Эцэст нь Ленинградын энэ бүсэлд нийт бас 900 биш гэсэн 872 хоног үргэлжлэсний эцэст дууссан байгаа юм. Тэгээд 1944 оны 1 сарын 27-нд зөвлөлтийн арим маш хүчтэй довтлогоогоор Германы армийн байрлалуудыг устгаад хотын бүсэлтийг амжилттай зогсоож Ленинград хотыг блокадыг дуусгар болгоод инхүү хотыг аварсан байгаамаа. За тэгээ хотод маань дайны нөхцөл байдал дуусаад хотыг дахин сэргээх ажлууд эхэлсэн байгаа. Эрүүл ахуйн нөхцлүүдийг сайжруулах, хохирол амсан дэд бүтцийг сэргээх, хүн амыг дахин тоолох зэрэг чиглэлүүдээр анхаарсан. Хотын иргэд болгон нэг бүрчлэн гар бие оролцож Ленинград хотыг сэргээх үйл явцад нь оролцсон. Тэгээд хотын сэргээн босголт маш удаа үргэлжилсэн бөгөөд маш хэцүү байсан. Гэсэн хэдий ч энэ хотын иргэд Тэсвэр хотод сэтгэл зоригынхаа хүчээр энэ хотын сэргээн босголтыг амжилттай хийж чадсан байгаа. Буцаад хот маань үзэсгэлэнтэй байдал руугаа дөнгөн даган очсон. Тэгээд сэргээн босголтууд үргэлжлсээр байсан. Тэгээд дайн дуусны дараа 1991 онд хотын нэрийг Санкт Петербург болгож өөрчилсөн байна. За жоохон хотын талаар түүх яриад явчлаа. Гиснээс таны үзэж байгаа аяллаа бичлэгч бас ингээд ямар хотод очиж байгаа нь өмнөх түүхтэй хослуулж хальт яриад өгөхөр бас илүү сонирхолтой байж болох уу гэж бодсон юм байна. Та нар ерөөдөө энэ хотын үүсэл түүх ямар хэцүү дайны цаг үеэс гяндасаар байгаад үйлчлэгдэхгүй тэмцэж үлдсэн талаар сая мэдээлэл авлаа. Окей, цаашаа явъя. Одоогийн дараагийн хэсэгт орчин цагийн Санкт Петербург хотод би өөрийн биеэр очисон аяллаа тэмдэглэлүүд бичлэгнүүд маань гарах болно. Тэгээд бичлэгийн энэ хэсгээс эхлээд бүх зүйл гэгээлэг сайхан болж эхэлнэ. Учир нь би бас шинэ жилийн цаг үеэр очисон байгаа. Тэр дундаа би бас яг зул сарын үеэр очисон байгаа. Энэ хот чинь нийт 4-5 хонсон баха. Энэ аялал маань бас яг ч бас ганцаар аялал биш юм байна. Би энд бас хөтөчтэй явсан байгаа. Онгоцны буудал дээр намайг шууд тосч яваад буудалд маань аваачж оруулж өгсөө. Яг Эрмитажийн музейн зүүн талд байдаг Типичний Петр гэдэг нэртэй буудал буусан байгаа. Буудал маань яг энэ зурган дээр харагдаж байгаа өрөө байсан. Өвөл би 12 сарын сүүлээр очсон авч энэ хотод 0 градустай байсан гэж боддог бүр маш дулаах. За тэгээд очсон өдрийнхөө оройн хотоор сайхан танилцлаа. Тэр байшин байрлалууд энэ бүр Европ хаач яваад байгаа. Хаасаг ийм голнууд уусч идэг. Тэгээд хамгийн түрүүлж хаашаа очсон бэ гэхээр би Instagram-ийн спотод ордог урд нь хүмүүс амар их зогс зураг авахулдаг нэг сүмийн гадаа очсон байгаа. Яг энд харагдаж байгаа энэ газар очиж зураг дараалах юм айгу гоё гард юм бэл шүү. За тэгээд оройн дими тэнэлтэй сайхан хийж явж байгаа л Невский проспект гэдэг гудамжинд ирсэн байна. Юуг ингээл гудамжинд хүмүүс дуудуулаад хүмүүс тэрийг дууг сонссноос хойш би бүр энэ дуунд орсон заяа. Тэгэл зам гараад яг хажууд нь Дом книга гэж номын дэлгүүр байсан. Тэгээд би ч бас ном унших дуртай болохоор яваад барах юм аа. Тэгээ явж ороод хэдэн ном аваад дэлгээд үзсэн чинь орос хэл дээр авах юм аа. Тэгэхээр за болигээ буцаагараа явсан байна. Тэгээ урд юу харагдаж ийн гэхээр Казан катедрал гэдэг нэртэй бас нэг алдартай сүм урд байлаа. Тийш явж очлоо. Бүр энэ сүм нь болохоор 1800-аад онд ч гэсэн байсан байна. Одоо хүртэл яг тэр хിവэрээ яваал очлоо сүрлэг гэж бүр чигтэй хийж гэдэг. Ер нь бол энэ хотыг харахаар нэг тийм ихэмсэг заяа бүр тийм нэг дээдсийн тийм нэг хот заяа уусаа бүр тийм vibe танд тийм мэдрэмж төрүүл энэ хотын байшин барилгууд тэр хүмүүс тэр байгаа байдал нь яг өнгөрсөн цагт очсон юм шиг тань санагдана. Тэгсэн мөртлөө маш үзэсгэлэн. Одоо ингээл харалтай зам дээр ингээ морь явж явах жишээтэй тийм ээ. Тансаг мэдрэмж төрүүлэхэр хот байлээ шүү.
Иймэрхүү гудамжинд дууд болж байгаа хүмүүс бүр амар их заяа. Одоо энэ дуу дуулж одоо бүжгэлж одоо стрит одоо энэ entertainment энэ хотын хэм маяг юм шиг байгаа. За тэгээд гудамжаар нь явж жоохон дэлгүүр жижиг сажиг дэлгүүрөөр ширгүүлээ. Орсын холбогдолтой бэлэг дурсгал зардаг дэлгүүрүүд зөндөө байна. Аяг шаазан тоглоом матришка бла бла гэж одоо тэгэл энэ гудамжаар ингээл алхаал явж исэн чинь юу харагдсан бэ? Монголиа гэж наадын гайхтал авсан гэж юу лээ гэж ойртод дуусч Улаанбаатар Кашмир гэж юм аа. Окей гээл цааш явлаа. Энэ хот чинь Ленинград гэдэг нэртэй байсан шүү дээ. Орон дими баахан тэнцвэрлэлцээр байна. За тэгээд яахт нэг гүүр гэдэг нэртэй ийм гоё гүүртэй газар ирсэн байна. Зенит гэдэг хөлбөмбөгийн багийн туг талбай намирч харагдж байна. Gazprom Arena гэдэг том цэнгэлтгийн ийшээ ирсэн. Яагаад энд ирсэн байна вэ гэхээр хамгийн гол нь яг одоо энд харагдж байгаа тэр цаана харагдж байгаа шовгор барилгыг зориод ирсэн юм аа. Gazprom-ын гадаа нь одоо өвөл болохоор зөндөө машинууд ирж дрифт хийд юм байлээ. Энийг үзчих хэсэг зогссон. За энэ үзэсгэлэнтэй өндөр барилгыг зориод ирлээ шүү дээ. Лахта центр гэдэг нэртэй Европын хамгийн өндөр барилга гэж шүү. Энэ барилгын орой дээр гарах юм бол Санкт Петербург хот маань тэр чигээрээ харагддаг гэсэн. Та бүхэн өдрийн цагаар ч юм уу ирэх юм бол энэний орой дээр заавал гарч үзээрэй гэж зөвлөе. Тэгээс урд нь зураг үргэд харуулах юм бол айгүй гоё гард юм л. Одоо энд юу харагдж байна гэхээр энэ хотын амин сүнс болсон Эрмитажийн музей маань одоо гадна талаас харагдж байна. Одоо энд нэг энэ урд нэг орой зураг авах болсон байна. Санкт Петербург хотод очисон хүн болгон угаасаа заавал Эрмитажийн музейг үздэг. Энэ бол хууль. Энэ нь болохоор дэлхийн 2 дахь том музей юм байлээ. Одоо Эрмитажийн музей гэж нэрлэгдэхээс гадна бас одоо өвлийн ордонч гэж бас нэрлэгдэв юм лээ. Тухайн үеийн Петр хааны өвлийн ордон гэж нэрлэгдэв юм байлээ. Тэгээд дэлхийн хамгийн үнэтэй бүтээлүүд, сор болсон бүтээлүүд Эрмитаж, Луврын музей хоёр тал хадгалагддаг гэдэг ойлголтыг би бас авсан байгаа. Тэгээд энэ музейг одоо та одоо ингээд бүтэн 2-3 өдөржин оройжин үзээд дуусахгүй. Амар том. Дотор талаас одоо нэг иймэрхүү харагдж байна. Эрмитажийн ойр хав маань дээр үд юм байсан мэн. Одоо чек хийвэрээ. Эрмитажийн үүдээр орох юм бол ийм дүр зураг харагдана. Үүднээсээ эхлээл тансаг, зүгээр л тансаг. Тэр хан тааз бариу шат бүх юм зүгээр гоё. Бүр аим гоё заяа. Энэний урд нэг батарей татуулсан байна. Яг энэ шатан дээр хүмүүс аим их зураг авахдаг. Нэр сонноос энэ музей дотор бичлэг хийх огт хордгоо. Бичлэг хийж болно, зураг дарж болно, бүх зүйл нээлттэй байдаг. За энэ тааз мазыг зур харчих уу. Өөр л харчих. Өрөө болгоныхын зүгээр ширхэг деталь бүр урлаг заяа. Энэ тааз идэр одоо яг яа гэдэг юм бэ тийм ээ? Зураг даруулж байгаа хүмүүс бүр зөндөө. За энэ Эрмитаж ч одоо бүр 3-4 давхар өндөр заяа. Жишээлх юм бол манай одоо засгийн газрын ордноос баг 2 дахин том, тийм амар том
барилга байгууламж байгаа. Үзэх юм бүр амар их. Одоо бүгдийг нь үзүүлэх юм бол угаасаа өнөөдөр дуусахгүй. Тийм болохоор та бүхэн энэ хотод зорж ирээд өөрсдөө үзээрэй. Нева мөрөн харагдаж байх юм да. За Санкт метро нэг иймэрхүү байд юм байлээ. За хаана хүрээд ирвээ? Михайловский театр гэдэг маш тансаг театрт ирж зул сарын тоглолт үзсэн байгаа. 1 2 3 4 5 давхар суудлуудтай мангар том театр гэдэг нацаа. Прозвучал третий звонок. Спектакль начнется через 2 минуты. Дөрвөн театрт эцэгтэй ямар нэг тоглолт ирээ. Шинэ жилийн тоглолтууд нь бол нэг иймэрхүү болд юм байна. За одоо хайцах чинь гэж бодож байна. Нэг гоё газар руу хөтлөө явцгаая. Одоо нэрийн Санкт метронд хуучин метроч явж илээ, шинэ метроч явж илээ. За энэ ямар очтой шат урсаад байна гэхээр Санктын метро бол заяа дэлхийн хамгийн гүнд байрладаг метро гинэ. Дэлхийн 2 дугаар дайнд Ленинградын бүсэлтийн үед одоо энэ метроны хонглуудыг дайны одоо тэр аимшигтай бөмбөгдөлтүүдээс хамгаалах одоо байр болгож ашигладаг байсан байгаа юм. Тийм болохоор маш гүнд байрладаг. Орчин үед бол цөмийн бөмбөгнөөс хорогдох байр болгож ашиглах боломжтой гэсэн. За явж байгаад Санктын акрон гэрлээ. Төрөл бүрийн загснууд, далайн амьтад бүр ингээд маш их төрлөөр байлээ. Аяллахаа дундуур бас энд ирээд бас нэг Санктын аквариум ямар гэдэг юм бэ? Бас нэг сонирхчул бас гоё. Дахиад нэг тоглолт үзэхэр боллоо. Би яасан бэ гэхээр уг нь рок тоглолт үзнэ гэж бодоод захиалсан. Тэгээ сонирхоод явж ороод үзсэн чинь симфони рок тоглолт байдаг шүү.
Metallica, Nirvana эдэр тоглоо. Одоо энэ орсууд нь бас тоглолт моголт өмнө Астртаа үзэх юм аа. Одоо та нар харалтаа тий. За энэ бол Санкт Петербургийн өглөө авсан дүрс байна. Ер нь бол Европтой адилхан маш бүүдгэр хот байлээ. Одоо барагта нар үзэхгүй дээ, нар гарах. Тэгээд одоо тэргээд байгаа ч үсэн маш хурдан харахгүй болдог. Өдөр 4-гээл харахгүй болчихно. Хотын байшин барилгууд нь өдрийн цагаар яаж харагддаг та нарт харуулъя. За энэ хаан нүрэ дээр За ийм гоё ховор ургамал цэцэг нь авчна байгаа дүүрэн. Ногоон хүлэмжийн музей гэх юм уу? Тийм юмд ирсэн байна. Тэгээд нэлээд урт юм байна. Энийг одоо хэдэн цаг үзхийг сайн мэдэхгүй байна. Үзлэн явж байгаа гэсэндээ нэр нь болохоор Ботаницкая сад Петровилега гэдэг нэртэй. За тэгвэл бүгдээр яваад орцгоё. Цэцэг навч ногоон дуртай хүмүүсээ лиши ирээрээ л гэж хэлээ нэрээ. 13 мянган төрлийн ургамал цэцэг навчийг та энэ дээрээ харах болно. Жилдээ одоо энэ одоо хүлэмжийг үзэх гэж 300-аад мянган жуулчин одоо зөвхөн энэ хүлэмжийг зорж ирдэг гэсэн. Ягодки, поэтому в цветочных магазинах обычно они с ягодкой наоборот, потому что цветет мушмула осенью, а плоды созревают весной. Вот где лампочка, посмотрите записи. За хүлэмжнээсээ гарч ирээд шууд юм цэцлэг түрээлэнгээр ингээд аялж болох юм байна. Тэгээ ногооноор тэмдэглэгдсэн хэсгүүд нь. Тэр зам байсан л та энэ моднууд аягүй гоё ногоороо илүү гоё харагдах юм байна. Тэгээ одоо ингээд харахаар бүгдээрээ өөр өөр моднууд байгаа гэх шиг байна. Ингээл нэг за тэгээ ийш харахаар бас өөр мод. Ингээл цэцэрлэг түрээлэнгээр аялж өгд юм байна л да. Зам байснаас бараг өвлийн цастай моднууд нь илүү гоё харагдаж байгаа юм шиг санагдчих. За энэ мод ингээд нэг өөр мод боловч байгаа юм ингээд. За тэгээ тийш харангууд бас өөр мод. Йоо, бүр ярьсараа бүр ядарчлаа. Та нар маань жоохон үзээ сууж явах юм уу? Мань явж нэг ус уучаад ирээ. За тэгээ өөрхий хүн л болсон хоолунд иднэ. Хоолунд тавьж байгаа шүү. Одоо энд бас нэг зүгээр нэг хальт нэг орс хоолны газар орсон. Тэгээ хоол идэж явах болгондоо бичлэг хийгээд яваад байх чи бас утгагүй. Тэгээд одоо нэг удаа хоол идэж явахдаа дүрсийг авсан багаас хямдхан санагдсан. Монголтой ер нь ойролцоо. Би түрүү хэлсэн энэ хотод яг 100 сарын үеэр очсон гэсэн тийм ээ. 12 сарын 25-ны одоо Merry Christmas-ийн өдрийн дүрс танд яг харагдаж байна.
Иргэн тойрон шинэ жилийн уур амьсгалууд зөндөө. Гэхдээ би бас та бүх юм бичээдээ чадахгүй маа. Одоо ингээд алхаж гисгэж байгаа бүх юмаа бичээдээ явах бас хэцүү. Тэгээд авсан хідэн дүрсүүдээ сайхан эвлүүс нийлүүлээд одоо ингээд тайлбарлаад та бүхнийхээ сонор мэлмэд хүргэж байгаа шүү. Одоо энд харагдаж байгаа цас ороод байгаа хэдий ч гэсэн амар дулаахан 0 градус. Би бүр ямар сайндаг гайхаад энэ залуу охтууд эмэгтэйчүүд нь заяа баг бүгдээрээ шилэн дэрх гээд явдаг доогоороо шалдаг. Тэгсний дээгүүрээ амар зузааг хүрдэг мөртөд доогоороо өвлийн гутал муталтай мөртлөө палачтай шилэн дэрх гээд яваад. Би ч бүр өмнөөс нь санаа зовчих юм аа. Эдгээр одоо циститус тусаар шивэ та нар гэж дотроо бодвол за тэрч яах. Энэ Repkni Academy гэдэг маш том дүрслэх урлагийн сургууль харагдаж байна. Энэ сургуулийн болохоор дэлхийд ранкаараа 3-т ордог гэж юу хэд ордог гэж ямар ч одоо топ 5-д ордог юм байлээ. Тэгээд хажуугаар нь Neva мөрөн урсаал нэг тийм 50 чийл мэдрэмжтэй. Ер нь ингээд ер нь ингээд дуусгая дөө. Бичлэг ер нь ингээд дуусгая даа л гэж бодож байна. За тэгээд танд амжилт хүсье. Орос орны 2 дахь үзэсгэлэнтэй хот, соёлын нийслэл гэж нэрлэгддэг. Монгол үзэсгэлэнтэй Санкт-Петербург хотыг танд үзүүллээ. Танд аз жаргал хүсье, эрүүл энхийг хүсье. Subscribe дарж үлдсий дизайн хуудсыгаа дэмжээрэй. Subscribe дарж трансмитер гэж байна. Транслейтер. Subscribe дарж дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.